Сайн байцгаана уу? Гоо чаналыг үзэж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаараараа болсон явдал дөрвөө ярих гэж байна. За бичлэгтээ орцгоё. Хиранака хэмээх нэгэн охин ахлах сургуулаа төгсөөд дуучин болохоор мөрөөддөг байсан боловч тэр мөрөөдөл нь талаар болж их дэлгүүрт ажилтнаар ордог. Тухайн үедээ хамт ажиллаж байсан нэгэн залуутай танилцсан, дотн харилцаанд орсноор хүүхэдтэй болсон байдаг байна. Гэвч гэрлэх төлөвлөгөө байгаагүй хоёр хосын харилцаа тун удалгүй төгсгөл болсон бөгөөд хүүхэдтэйгээ үлдсэн Хиранакад мөнгө болон санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан учраас хүүхдээ асрамжийн газар өгөхөөр болсон байна. Хэсэг хугацааны дараа өөр нэгэн залуутай учир ургуулж сэтгэл санаа нийлсэн тэр хоёр 1973 онд гэрлэлтэд батлуулж тэр жилдээ анхны том хүүгээ үлгийдэн авсан байна. Анхны хүүхдээ аргагүй байдлаас болж асрамжийн газар өгсөн Хиранакад дараагийн хүүхдээ үлгийдэн авсан нь бурхнаас өгсөн бэлэг мэдл аз жаргалтай хүлээж авчээ. Гэвч тэр мөчөөс 6 жилийн дараа нөхөр нь өвчний улмаас эхнэр хүүхдээ орхин оджээ. Ганцаараа хүүгээ өсгөхөөр болсон Хиранакад нэгэн асуудал тулгарсан нь хүү нь сургуульд орох цаг нь болсон боловч гэрт нь ерөөсө хүүхдээ сургуульд өгөөрэй гэсэн бичиг нь ирэхгүй байсаар байж. Энэ байдалд санаа зовсон тэрээр оршин суугаад үүрэг дээрээ очиж хүүгийнхээ талаарх мэдээллийг лавлан асуухад хүүгийнх нь мэдээлэл ерөөсөө бүртгэгдээгүй байсан. Түүгээр ч зогсохгүй нөхөр нь гэрлэлтийн бүртгэлээ хүртэл дүүрэгтээ бүртгүүлээгүй байж. Хиранака 6 жилийн дараа өөрийгөө одоо болтол ганц бие эмэгтэй гих бүртгэлээр явж байгааг тухайн үед л мэдсэн. Түүнээс хойш тэрээр залуустай уулзаж учрах нь ихсэж 1981 онд том охин, 1984 онд дунд хүү, 1986 онд хамгийн бага охиноо төрүүлсэн байна. Хүүхдээ төрүүлэх болгондоо эмнэлэгт биш, гэртээ яаж игээд төрүүлдэг байсан ба нийтдээ 4 хүүхдийн ээж болсон тэрээр хүүхэд төрсөн гих бүртгэлийг талигаач нөхрийнхөө нэгэн адил ерөөсөө дүүрэгтээ өгдөггүй байж. Ингэснээр хүүхдүүд нь улсад бүртгэлгүй харьяалалгүй нэгэн болж байгаа юм. Хамгийн бага хүүхдээ төрснөөс хойш 6 сарын дараа бас нэгэн эмгэнэлт явдал болсон. Бага охиноо орхиод дэлгүүр орчоод ирэх хооронд нь охин нь угжтай сүгээ хөгсөн хിവэрэ амьсгал хураасан. Тэр дүр зургийг харсан тэрээр эмнэлэг болон цагдаад хандахгүй гэртээ нуухаар шийдсэн байна. 1987 оны хавар нүүдэл суудал хийж хажуу дүргийнхээ 4 давхар орон сууцны 2 давхарт нь нүүн орсон ба нэг давхарт нь 24 цагийн дэлгүүр ажилладаг байсан байна. Ээж нь байранд орохдоо байрныхаа эзэндээ би том хүүтэйгээ хоёулахнаа амьдардаг манай хүүхэд энэ ойролцоо байдаг сургуульд сурдаг гэж худлаа хэлэн тэр байранд орсон. Ингэснээр байрны эзэн болон тэр хавьд оршин суугчид нь ээж хүү хоёр л тэр байранд амьдардаг гэж бодох болсон. Хүүдээч мөн адил удахгүй сургуульд оруулж өгнө. Одоохондоо боломжгүй байгаа болохоор хүн амьтан асуухад сургуульд сурдаг гэж худлаа яриараа гэж зааж өгсөн байна. Шинэ байрандаа нүүн ирснээс хойш бас нэгэн залуутай учир ургуулсан нь 56 настай нэгэн эрэгтэй байж. Тэр залуутай учирснаас хойш ээж нь гэртээ ирэх нь багасж нэг л өдөр Осака хот руу ажиллаар явахаар болсон учраас дүүнэраа сайн хараарай хэмээн хэлээд орхин явжээ. Түүнээс хойш хүүн дүү нарынхаа хоол ундыг хийж өгч бага дүүнэрийнхаа памперс зэргийг сольж өгдөг болсон ба доод дэлгүүрээс өдөр бүр талах зэрэг бэлэн хоол хүнсний зүйл авдаг болсныг дэлгүүрийн эзэн анзаарсаар байж. Ээж нь Осака хот руу ажиллаар явснаас хойш сар болгон 700 мянган төгрөгийг хүүдээ сарын хэрэглээ болгон өгдөг байж. Хаа нэг хүүтэйгээ уулзахаар ирэхдээ ойролцоох түргэн хоолны газар ирж юу болж байна, гэр нь яаж ийн гэж асуучаад л буцаад гэрлүүгээ явчихдаг байж. Түүнээс хойш дүүнэрээ чадхаараа хардаг байсан тэрээр нэг өдөр ойролцоох насны 2 хүүхэдтэй танилцж найзууд болсон байна. Ингэснээр тэд хамтдаа тоглож гэр оронд нь орж гардаг болсон ба цаг хугацаа өнгөрөх тусам тэрээр дүүнэрээ харахаас илүү үе тэнгийнхэнтэйгээ хөгжилдөж гадуур зугаацсан сонирхолтой юм байна хэмээн бодож эхэлсэн. Түүнээс гадна ээж нь сар бүр өгдөг байсан мөнгө нь улам бүр багассаар эдгээр явдлууд нь сүүлдээ нэгэн гунигт хэрэг үүсгэх шалтгаан болсон байгаа юм. 1988 оны 4 сарын 21-ний өдөр хүү өмнөх өдөр авсан бэлэн гоймонгоо идэхээр хайсан боловч олдоогүй байна. Тэгээд хоёр дахь дүүгийнх нь аманд наалтсан байсан гоймонгийн үлдэгдлийг хараад дургуутсан тэрээр дүүгийнхээ хоолойг бон ухаан алдуулсан байгаа юм. Гинэтхэн юу болоод байгааг анзаарсан тэрээр ухаан алдсан дүүгээ сэрээхийн тулд хиймэл амьсгаа болон дулаан хүнжил зэрэгээр биеийг нь дулаацуулсан боловч аль хэдийн бие нь хөрж эхэлсэн байжээ. Тэр өдрөөс хойш 4 өдрийн дараа бяцхан дүүгээ цүнхэнд хийгээд метронд сун холоо авч явсан байна. Тухайн өдрийнхөө оройны 11 цагийн үед
цүнхэнд хийсэн дүүгээ ууланд нуугаад гэртээ харих гэсэн боловч метро зогссон байж. Тиймээс тэр өдрөө метроны буудалд хоног төөрүүлээд өглөө нь гэртээ харжээ. Сүүлд нь хүүгээс яагаад заавал энэ газар ирж дүүгээ нуух болсон шалтгааныг нь асуухад өмнө нь нэг удаа тэр газар очиж байсан бөгөөд байгаль нь үнэхээр гоё, өөрт нь таалагдсан учраас дүүдээж гэсэн үзүүлмээр санагдсан гэж тайлбарлажээ. Хэсэг хугацааны дараа буюу тэр жилийнхээ 7 дугаар сарын 17-ны өдөр хүүгийн хөрш айлаас цагдаагийн газар дуудлага ирсэн байгаа юм. Цагдаагийн ажилтнч гомдлын мөрөөр хүүгийн гэрт ирээд хаалгыг нь онгойлготол үнэхээр хүн амьсгалахын аргагүй өмхий бөгөөд заваарсан. Тэгээд өрөөнд нь баг дунд хөнжлөөр өөрийгөө ороосон байдалтай хэвтэж байсан бол хүү цаад өрөөнөөс унтлахын хувцастай гарч ирсэн байна. Цагдаагийн ажилтнанд хандан баг дуун идэх юм өгөөч хэмээн арай ядан уйлагнан гуйж байжээ. Цагдаа нарч өрөөг нийтэд нь шалгаж байтал шкафын дотроос нь 2 дахь дуун үхсэн өмхийрсэн байдалтай болджээ. Энэ байдлыг харсан цагдаагийн ажилтан болон хөршүүд дунд нь уйнэн болж сонингийн ажилтанд телевизийнхэн хүртэл иржээ. Осака хотод амьдарч байсан ээж нь энэ хэргийг зурагтаар хараад өөрийнх нь гэрт болоод байгааг мэдэн цагдаагийн газар очсон боловч тэр дороо баривчлагдсан. Ээж нь байцаагдаж байх үедээ цагдаа нарт одоо байгаа хүүхдүүдээс нь гадна ахаад нэг охин байх ёстой гэсэн мэдээллийг хэлснээр цагдаа нар ууланд булсан охиныг мэдсэн байгаа юм. Шүүхээс гарсан шийдвэрт ээж нь хүүхдүүдээ асран хамгаалах үүргээ биелүүлж чадаагүй гэж ээжд нь 3 жилийн хорих ял 4 жилийн тэнсэн ял олгосон байна. Харин хэрэг үйлдсэн том хүүг нь насанд хүрээгүй гэдэг үндслээр засан хүмүүжүүлэх газар руу явуулахар болсон. Хамгийн бага дүүг нь асрамжийн газар руу хөргүүлсэн ба ээж нь шоронгоос гарсныхаа дараа өөр дээрээ хүүхдээ авснаар энэ хэрэг дуустдаг байна.